нэг Монгол нэг муухай зүүр цэцэг үг байдаг те нэг эмчнэрийг доош нь хийж байгаа юм шиг те жор үтсэн эмчээс зовлон үтсэн чавганц дээр гэд би энэ үгэнд айгу дургу байхгүй юу эмчнэрийг доош хийгээд байгаа юм шиг гэхдээ шүү дээ те одоо зовлон үтсэн чавганц гэдэг шиг ер нь бол хүний нөгөө нэг амьдралдаа хийж сурсан одоо юм гэдэг чинь бас үнэхээр чавганцл юм байна л да. Тэгэхээр би ингээд нөгөө саяхны хүүхэн нөгөө сошиалдээс ингээ асуусан байсан. Гэр орноо аймаг цэвэрлэл байгаа мөртлөө гэрээс нь юм сонин үнэр үнэртэй байна. Одоо энийг яаж арилах вэ гэд би тэрэн дээр ингээ бодож ирсэн байхгүй юу. Одоо айгүй олон юмнаас хамаарч энэ гэр чи үнэрээ хамаардаг байхгүй юу. Орд ирний хүнжилт аавны чин ариун цэвэр угаалгын өрөөний чин ариун цэвэр алчуур за тий. За тэгээд нөгөө нэг аяг тав угаадаг порлонууд чинь байна. Ингээд айгүй хоол ундны үнэр ингээд айгүй олон юмнаас хамаарч гэрний чи үнэр үнэрцдэг. Тэрийг одоо арилгах янз бүрийн аргууд байдаг. Гэхдээ одоо зөвхөн химийн бодис нэг янз бүрийн ингээд юу хийгээл те лаасаагаад ч юм уу нэг юм гоё үнэртүүлэгч тавиад танаа гэрээ үнэр өрөөс арилахгүй. Энийг арилгах зөндөө аргууд байдаг. Би ингээд нөгөө олон жилийн нөгөө цэвэрлэгч байсан хүний хувьд олон жилийн нөгөө одоо профешнл те нэг мэрэгжлийн цэвэрлэгч хүний хувьд та нартай одоо юунаас хамаарч энэ гэрийн үнэрийг үнэртдэг юм бэ? Яаж цэвэрлүүл гэр чинь гоё үнэртэй юм цэвэр сайхан тансаг үнэртэй байх юм бэ гэдгийг хуваацгаар шийдзээ. За хамгийн гол нь та нартай гэр цэвэрлэхийг л заах гэдэг шүү дээ. Ер нь бол тийм ээ.